Сайн бацхан өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэйгээ бас нэгэн ээлжид арьс арчилгааны бичлэгээр уулзж байна. За энэ удаагийн бичлэгээрээ би skin barrier буюу арьсны хориг хэмээх нэлээд чухал сэдвийн талаар хөндөгч байна. За та магадгүй өмнө нь арьс арчилгааны бүтээгдэхүүн дээрээсээ skin barrier гэсэн нэршил тодтгол зөндөө олж харж байсан байх. За магадгүй нэлээд эмзэг төрлийн арьстай хүмүүс энэ нэршлийг илүү их олж харж байсан байх. За skin barrier гэдэг нь монголоор яг утгачлаад орчуулах юм бол арьсны хориг саад ерөнхийдөө бол арьсны хориг гэж орчуулагдаж байгаа юм. Тэгтээ ерөнхийдөө бол бидний арьсыг хамгаалж байгаа тэр нэг давхраг бүрхүүлийг хэлээд байгаа юм. Тэгэхээр гадаадын Солонгосын тэр Америкийн тэр брэндүүд ерөнхийдөө арьсны хоригийг нөхөн төлжүүлэх бий болгох, хамгаалах тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг бол маш ихээр гаргадаг. За тэгэхээр эргээд бүгдээрээ арьсныхаа бүтцийг харъя л да. Хамгийн доор нь эпидермисийн эс буюу бидний арьсийн хамгийн гол цөм эс байж гин. За үүн дээр давхарлаг маягаар эвэрлэг давхраг оршиж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр маань нийлээд яг нэг юм тоосох шиг байрлсан дистаралтай, эмх цэгцтэй тийм тоосох шиг байрлсан эсүүд байрлаж байгаа юм л да. Энэ хоёр маань өөрсдөө бидний арьсыг бүрдүүлж өгч байгаа гол эсүүд гэсэн үг. За үүн дээр нь нэмээд яг sebum barrier буюу хамгаалж өгч байгаа тэр арьсны хориг маань үүсэж байгаа юм. Тэгэхээр энэхүү зургаас харах юм бол гол цөм эсүүд маань бол тоосох шиг тийм эсүүд байрлаж байна. Энэ дээрээ нэмээд бидний арьсны хориг бол шулуун хэлбэртэй байрлаж байгааг та бүхэн харж байгаа байх. За тэгээд арьсны хориг маань өөрөө шулуун байрлаж байна гэдэг нь шулуунаараа байж ээж бидний арьсыг хамгаалж байна гэсэн үг. Ерөнхийдөө бол доторх эрүүл эсүүдийг маань гаднаас нь бүрхүүлээр нь хамгаалж өгч байна гэсэн үг. За тэгээ бодоод үзье л да. Нөгөө шулуун байгаа бүрхүүл маань хэрвээ гэмтчих юм бол хэрвээ цоорчих юм бол тэр цоорнхоогоор бид нар арьсныхаа эсийг эрүүл бус болгох, өвчлүүлэх, ямар нэгэн нэм бактери, вирусын гарлын өвчин халдварлах. За цаашлаад маш serious өвчин халдах ч юм уу тиймэрхүү эрсдэл бий болж болно. Тэгэхээр бид нар тэр бүрхүүлийг бүтэн хэвээр нь хадгалж ээж арьсаа эрүүл хамгаалах орчин нөхцөл бий болно. Харин гоо сайхан талаараа бол бид нар ялдуу янзын арьсны асуудал үүсэх магадaltaй болоо авчиж байгаа юм. Өрөвсөлтэй батга, эмзэгшилт, улайлт, биржилт нөгөө арьсныг тийм эрүүл бус нэг юм улаан, ирээн биржижсэн байдалтай болох магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр яг тэр арьсны асуудал үүсгээс сэргийлж өгж байгаа бүрхүүлээ бид нар бүтэн чигээр нь эрүүлээр нь хадгалах хэрэгтэй байна. За арьсны хориг гэмтсэн үед ямар хөө шинж тэмдэг илэрх вэ гэхлээр ерөнхийдөө бол нэлээд ойлгомжтой. Арьсны хориг гэмтсэн арьс бол нэлээд тийм улайсан, биржижсэн, завтансан, за эсвэл зарим тохиолдолд хорссон арьс арчилгааны бүтээгдэхүүн түрхэх үед нэлээд тийм хорсож, завирлах байдалтай эсвэл угаах үед ингэж маш их таталтаж, хуурайшдаг, өдрийн турш ингэж нэг юм флейки мэдрэгдэх эсвэл өглөө босч ирсэн үед тослогдох ч юм уу ямар нэгэн гүний чиг байхгүй ч юм уу тиймэрхүү шинж тэмдэг илэрч явах юм бол таны арьсны хориг гэмтсэн байх магадaltaй. За тэгэхээр арьсны хоригийг ер нь юу гэмтээд юм бэ? Яагаад бидний арьс ер нь эмзэгшээд улаагаад байдаг юм бэ гэдэг талаар авч үзье. За тэгэхээр арьсны хоригийг гэмтээдэг хоёр том хүчин зүйл байдаг юм байна. Нэг нь бол мэдээж бидний өөрсдийн зуршил, нөгөөх нь гадны нөлөө буюу цаг агаар. За тэгэхээр хамгийн түрүүнд зуршлыг аваад үзье. Зуршлыг ингээ хараад үзэх юм бол бидний яг өдөр тутамдаа хийдэг зүйлсүүд орж ирдэг. Нэгдүгээрт бид нар арьсны хоригоо нүрэ угааж захтаа гэмтээгээд идэг. Хит хүйтэн усаар угаах эсвэл хит халуун усаар угаах. Яагаад тэгэхээр хит хүйтэн усаар угаахад арьс маш их цочирдог. Хит халуун усаар угаахад бидний арьсны уураг гэмтчихэдэг учраас нөгөө арьсны хоригийг гэмтэх чухал хүчин зүйл болоод ирдэг юм байна л да. Тэгэхээр бид нар арьсаа зүгээр л энгийн өрөөний температурын усаа гэх юм уу жоохон бүлэвтер усаар халуун биш, хит хүйтэн биш, бүлийн усаар угааж заашвал арьсныхаа хоригийг гэмтээхгүйгээр хадгалах нэ. За тэгээ мөн дээрээс нь хит их угаах, хит их цэвэрлэх яг уу энгийн үед бол бидний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа хавцад ер нь цэвэрлэгчийг өдөрт 1-2 удаа хэрэглэе. За өглөө орой цэвэрлэе гэл тэгдэг шүү дээ. Тэгэхээр яг арьсны хориг нь гэмтсэн, улайцсан, маш их хуурай тиймэрхүү байгаа ер нь бол emergency тийм болцсон байгаа хүмүүс бол өдөрт 1 л удаа буюу оройд л угааж ирэх зүгээр. Өглөөнийхөө цэвэрлэгийг ерөнхийдөө бол алгасчвал зүгээр юм билэ. Одоо өөрийнхөө угааж цэвэрлж байгаа давтамжийг багасгаарай гэсэн санаа. За 3 дугаарт нь цэвэрлэхдээ мэдээж ямар цэвэрлэгчээр угаах вэ гэдэг
орж ирнэ. Ямар хуу цэвэрлэгчээр угааж байгаа вэ гэдэгт нь маш их хамааралтай. Яагаад тэгэхээр pH тэнцвэржээгүй буюу одоо хит шүлтлэг эсвэл хит хүчлэг цэвэрлэгчээр угаах үед бидний арьсны нөгөө тэнцвэржилт байдал алдагдаад хит их одоо хуурай шах те ямар ч одоо нүүрэн дээр одоо чийг нь давхрах бий болохгүй арай хийж одоо юмнууд түрхээд чийг нь давхраг авах гайддаг тэр маань ингээд эргээд байхгүй болчдөг те. Тэгэх юм бол нөгөө арьсны хориг маань маш их зовоод гимтээд эргээд улайж бэрчээх те эмзэг шиг тийм асуудал үүсгэх нь. Тэгэхээр ерөнхийдөө бол pH нь 5.5-аас 6.5 буюу арьсны pH-тэй ойролцоо цэвэрлэгчээр угааж иж арьсны хориг гэмтэхгүй бүрэн бүтнээрээ үлдэх нь. За тэгээд үүн дээр мэдээж гуйжуулалт гэдэг зүйл орж ирнэ. За магадгүй өрөвсөлтэй батхтай, сэвх нөсөд толботой тий. Одоо гуйжуулалтаараа арьсныхаа асуудлыг шийдэх шаардлагатай тиймэрхүү хүмүүс байж болно шүү дээ. Тиймээ нөгөө арьсны хориг нь гэмтсэн байгаа, эмзэгшсэн, улайцсан байгаа үед давхар ингээл гуйжуулаад яваад идэг арьс маань эргээл эмзэгшил яваад идэг те. Тэгэхээр бид нар арьсныхаа асуудлыг шийдэхин тулд эхлээд эмзэгшилтэй ангаах одоо арьсныхаа хоригийг бүрэн бүтэн болгох шаардлагатай байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед бол гуйжуултыг бол түрдээ мартаарай. 7 хоногт 3 удаа хийдэг гэсэн бол 7 хоногт 1 удаа болгодог ч юм уу те. Эсвэл одоо 7 хоногт 1 л удаа арайж гуйжуулдаг гэсэн бол ер нь бол гуйжуултыг хэсэгтээ мартах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нөгөө арай хийж нөхөн төлж байгаа арьсныхаа хориг те тэрний бүрхүүл нөгөө шулуун болох гэдсэн бүрхүүлийг дахиж дээрээс нь гуйжуулаад цорхой болгоод байх магадaltaй. За тэгээ гуйжуултан дээр нэмээд нөгөө сойз орж ирнэ те. Ямар нэгэн одоо сойз, одоо cleansing brush, cleansing tool те. Ямар нэгэн одоо цэвэрлэгээ гуйжуултанд ашигладаг тиймэрхүү нэмэлт зүйлсүүдийг ерөнхийдөө бол болцсон зүгээр. Яагаад тэгэхээр тиймэрхүү зүйлсүүдийг хэрэглэх тусам бид нар арьсаа гэмтээгээд авах магадaltaй. За тэгээд зуршил дээр нэмээд хит их арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх гэдээ оруулчлаа. За би маш олон эмэгтэйчүүдийг харж исэн. Зөндөө олон бүтээгдэхүүн толныхоо өмнө ингээд өрөө тавьчихдаг. Тэгээд өнөөдөр за энийг хэрэглэе, маргааш энийг хэрэглэе. За энэ эмзэг арьсанд зориулагдсан штэ гэд тэрийг хэрэглэдэг маргааш нь арьсны хിവэрэ байдаг ч юм уу те. Тэгэхээр арьс өөрөө аль бүтээгдэхүүнийг таних, аль бүтээгдэхүүн үйлчилж байгааг нөгөө ямар ч хүлээж авах чадваргүй болчихсон байгаа аахгүй юу? Арьсны хориг гэмтсэн байгаа үед ерөнхийдөө дэлхийн хамгийн сайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байсан ч гэсэн яагаад гэвэл тэр чинь өөрөө ямар ч хүлээж авах чадваргүй нимгэрсэн тий тэр бүрхүүл үүсээгүй байгаа учраас ер нь бол нэмэргүй болчиход байгаа байхгүй бараг буцаагаад эргүү болгох магадaltaй. Тийм учраас энэ үедээ олон бүтээгдэхүүн хэрэглэх ерөөсөө шаардлага байхгүй. Машингийн цэвэрлэгч, чийгшүүлэгч, нарны тос гэсэн 3 бүтээгдэхүүн авч үдэл бусдыг нь бүгдийг нь түрдээ далт хийчих. Тэгээд аяанда арьсны хориг бий болоод нэг юм тэнцвэржилтэй болоод за ядчил нөгөө улайцсан байсан арьс маань одоо гарын шуу шиг тийм энгийн одоо төлөвтэй арьс болтол нь хүлээж агаад за тэрнийхээ дараанаас одоо дуртай бүтээгдэхүүнүүдэд нэмэд хэрэглэж болно шүү дээ тий. За тэгээ хоёрдугаар том хүчин зүйл болох цаг агарын талаар ярив. За цаг агарын хувьд бол манай Монголын хувьд бол эрс тэрс уур амьсгалтай, дөрвөн улиралтай, за барыг 8 улиралтай болох гэдэг нэг үгүй юу. Тэгэхээр яг энэ улирал солигдох явцад те халуун байжгаад гинт хүйтэн болдог. Амар нартай юм айтайхан байжсан маргааш нь гинт хүүтрэл одоо цасан шуурга болдог ч юм уу те. За тэгээд нөгөө ялангуяа хөдөө амьдардаг хүмүүс ч юм уу эсвэл гэр оролдоо амьдардаг хүмүүс ч юм уу. Гэртээ яг халуун зуухны өмнө 30 градуст ингэж сууж байгаа гинт гэрээс гараад хас 30 градус руу гардаг. Тэгэхээр бидний арьс маш их гэмтэн нөгөө арьсны хориг маань айгүй их гэмтдэг байхгүй. Тэгээ дээрэс нь бид нэр одоо сайн чийгшүүлж чадахгүй, нарны хамгаалалт авч чадахгүй. За тэгээ дээрэс нь одоо яг юу хэрэглэхээ мэдгүй олон юм ингээд ээлжлээд тэ. Тэгэхээр яг цаг агарын асуудал бол бидрээс одоо шалтгааллах зүйл биш л дээ. Гэхдээ бид нар цаг агаараа мэдрээд арьсны хоригоо сайн хамгаалахгүй бол арьс өөрөө маш их гэмтэх одоо магадaltaй болчиход байгаа байхгүй юу? За тэгэхээр Монгол амьдардаг бидний хувьд бол арьсны хориг маш их гэмтэх магадaltaй байдаг юм байна. Тийм ч учраас арьсныхаа хоригийг яаж нөхөн төлжүүлэх юм бэ? Яаж одоо энгийн хэвийн арьстай болох юм бэ гэж бодож байгаа байх. Тэгэхээр нөхөн төлжүүлэлтийн талаар одоо ярьцгаая. За хамгийн түрүүнд хэрвээ таны арьсны хориг гэмтсэн гэж үзэж байгаа бол арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ маш минимал болгоод 3 степийг л аваад үлдчих. Нэгдүгээрт нь маш зөвлөн цэвэрлэгч, хоёрдугаарт нь чийгшүүлэгч тос, гуравдугаарт нь нарны тос гэдэг. За хоёрдугаарт нь арьсны хоригийг нөхөнд үзүүлэхийн тулд бид нар аль болох одоо хашил нөлөө үзүүлэх найрлагаас хол байх хэрэгтэй. За үүнд болохоор алкогол буюу одоо спирттэй тиймэрхүү бүтээгдэхүүн хэрэглээд хэрэггүй. За мөн дээрэс нь fragrance орсон бүтээгдэхүүнээс аль болох татгалзуул зүгээр. Одоо perfuming зорилгоор орсон яг одоо үнэртүүлэгч болон өнгө оруулагч зорилгоор орчихсон тиймэрхүү найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх юм бол бас л арьсны хориг одоо нөхөн төлчгöd их
цаад болно. Нэрээс нь одоо батхтай арьстай хүмүүс яг бензол пероксид ч юм уу сульфуртэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэж байгаа байх л та. Яг батга хатах тал дээр бол сайн үйлчилдэг. Гэхдээ яг ийм эмзэгшсэн байгаа үед бол нэг их нэмэр болохгүй л болов арсыг бол улам эмзэгшүүлэх магадaltaй. Бидний хайртай найрлагууд байгаа шүү дээ. AHA байна, BHA байна, niacinamide байна, vitamin C байна, retinol байна тий. Яг clinically одоо баталгаажсан тийм одоо сайн найрлагууд байгаа ч гэсэн яг ийм арсны хориг гинтсэн байгаа үед бол түрдээ завсарсан дээр яагаад тэгэхээр эдгээр маань бүгдээрээ гуйжуулж байгаа, арсны хэсийг шинжилж байгаа, арсыг цайруулж байгаа тий тиймэрхүү найрлагууд учраас арсыг одоо улам нэмгрүүлэх хандлагатай байдаг учраас одоохондоо болт юм. Заман дээрээс нь арсны хоргийг нөхөн төлжүүлэх, одоо зузаатгах, хамгаалах тиймэрхүү найрлагатай бүтээгдэхүүнийг арс арчилгааныхаа бүтээгдэхүүнээр нэмж хэрэглэх нь. Дотроо ceramide-тай, cholesterol-тай бүтээгдэхүүн сонгох юм бол танд илүү их бенефиттэй болно гэсэн үг. Хамгийн түгээмэл найрлага ceramide байна л да. Тэгэхээр ceramide өөрөө арсныг яг жинхэнэ эмзэгшлтийг дарах тий. Яг тэр нэг арсны хоргийг нөхөн төлжүүлэх, зузаатгах, одоо нэг тийм суйртай болгож өгөх тал дээр маш сайн найрлага байгаа. Солонгосын бүтээгдэхүүнч төр, Америкийн бүтээгдэхүүнч төр тий ер нь бол найрлагыг ингээ харах юм бол дотроо ceramide-ийн агуулмж бол нэлээд явж идэг тий. Тэгэхдээ яг ceramide дээр дагсан тий яг л нэг юм skin barrier-т зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм бол илүү үр дүнтэй гэсэн үг. За тэгээд ceramide-тай болон cholesterol-тай бүтээгдэхүүн хэрэглэх юм бол тий эмзэгшлтээс хамгаалж өгч нэ гэж байна. Тэгэхдээ энэ бол зөвхөн эмзэгшилт дээр яригдахгүй хөвгшилтийн эсрэг тал дээр ч гэсэн яригдана. Яагаад тэгэхээр бидний хувьд эмзэгшилттэй тий одоо эрс дээрс уур амьсгалтай оронд амьдарч байгаа учраас ерөнхийдөө тэр арсны хоригоо маш зузаанаар нь гэмтээхгүй хадгалж чадчихна гэдэг маань өөрөө үрчлээ үүсгэхээс хамгаалж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эмзэгшилттэй биш ч гэсэн үрчлээнээс хамгаалж байгаа хүмүүс ceramide-тай бүтээгдэхүүн хэрэглэх юм бол таны арс эмзэгшихээс бас үрчлээтгэс сэргийлж өгнө гэсэн үг. За тэгэхээр та бүхэн ямар хөө бүтээгдэхүүн хэрэглэх юм бэ гэж асуух байх. Ceramide-тай бүтээгдэхүүнийг яаж таних вэ гэж бодож байгаа ах те. Тэгэхээр найрлагандаа хамгийн урд хэсгээр те ceramide-ийн агуулмж өндөр ceramide NP гэж бичсэн байдаг. Тиймэрхүү бүтээгдэхүүн байж болно. Эсвэл яг skin barrier те одоо арсны хоригт зориулсан бүтээгдэхүүнүүдийг сонгож авч болно. Хамгийн түрүүнд болохоор цэвэрлэгч байна. Real Barrier гэдэг ийм брэнд байдаг. Atopome-ийн гаргадаг Real Barrier гэдэг. За энэ Real Barrier гэдэг маань өөрөө яг одоо skin barrier буюу одоо арсны хоригт зориулсан брэнд байгаа. За тэгэхээр энэ дотроо бас хэд хэдэн төрлийн одоо бүтээгдэхүүн байдаг. Цэнхэр өнгөтэй нь болохоор хураа арсанд зориулсан. За энэ ногоонтой буюу одоо Control T гэж бичсэн байгаа. За энэ Control T гэдэг нь болохоор яг T зооны тослог одоо барьж өгөх одоо батгахшилттай нөхцөлттэй одоо тослогтой дээр арсан зориулсан тийм одоо цуврал байгаа л да. Дотроо тонер, тос энтер байдаг. Тэгээ надад бол цэвэрлэгч нь байна. За энийг би болохоор гэхдээ тонер, тос энтрийг хэрэгжилжсэн хэдэн жилийн өмнө Yestalcicomos ерөөдөө хайгаад авах юм бол тий эмзэгшилтэй арсан зориулсан гэх юм бол энэ Real Barrier ер нь бол айгүй их гарч ирдэг олдцтой тий. За тэгээ найрлагандаа tocopherol гэдэг ерөнхийдөө нөгөө маш одоо natural antioxidant-аараа баялаг учраас ерөнхийдөө бол одоо нүүрэн дээр чинь байгаа тослогдсон тэгээ хир буртаг тэгээ тоос шороо ерөнхийдөө өглөө хэрэгэлсэн байсан ч гэсэн одоо шөнийн турш хоригдлагдсан тослогийг хариулж өгөх үйлчилгээтэй гэсэн үг. За мөн дээрээс нь нөгөө арсны хоригийг чинь гэмтгээс хамгаалсан төрлийн ийм гоё цэвэрлэгч байна. pH-ийн хувьд бол 5.5-тай гарсан. Би өөрийнхөө юм дээр хэрэглээд үзсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг л угаасны дараа арсыг татдуулахгүй энгийн хэвийн байлгадаг. Тийм ч учраас тослог холимог арсанд бол маш гоё тохирдог тийм цэвэрлэгч байна. Хураа арсанд бол хэрэггүй. Хураа арсанд бол нөгөө цэнхэр хураа арсны лайных нь цэвэрлэгч нь илүү тохирно. За дараа нь надад нэг юм чийгшүүлэгч тоос байна. CeraMD гэдэг. За Derma B гэдэг ийм брендийн CeraMD гэдэг ийм lotion тоос байна. За энэ болохоор яг тэр чигтээ ceramide-ийн агуулмжтай. Ер нь бол арсны хоргийг дэмжиж өгөхөд зориулж одоо гаргасан тоос гэсэн үг. Бүтцийн хувьд бол надад маш их таалагдсан. За ерөнхийдөө бол би нөгөө хэлэхэд ceramide-ийн агуулмжтай арсны хоргийг дэмждэг тиймэрхүү тоснууд нэлийн өтгөн байгаад байдаг байхгүй. Тийм ч учраас миний хувьд бол жоохон нэг юм бүтэн түрхэд таардаггүй зөвхөн хоёр хацраараа эмзэгшсэн үедээ те нөгөө хит их acid хэрэглэсэн үедээ би хоёр хацраа аврахын тулд иймэрхүү тосыг ер нь бол түрхсээр байсан. Тэгэхээр энэ тосыг бол би нэлийн хүнд гэж бодож ирсэн л да. Тэгтээ lotion гэдэг утгаараа бас их таалагдсан. Яагаад тэгэхээр гаралт нь шууд шингэн төрлийн бүтцийн хувьд бол одоо харьцуулан тайлбарлах юм бол CeraVe-гийн lotion daily moisturizing lotion бол нэлийн төстэй.
ерөнхийдөө нэлийн тийм lotion тий хөнгөн бүтцтэй учраас хуурай болон тий хуурай давмгай тийм арсны гэмтсэн байгаа, эмзэгшсэн байгаа арстай хүмүүс бол өвөлдөө зундаа хамаагүй төрхиж болно. Холимог давмгай над чиг тиймэрхүү арстай хүмүүс бол энийг өвөл маш их төрхвөл боломжийн гой санагцсан. Би яагаад энийг өвөл төрөх гэдэг вэ гэхээр би өвөл дандаа ретинол хэрэгэлдэг. Тэгэхээр ретинол хэрэглэхийнхээ хажуугаар би заавал ceramide-тэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол арс маш их гэмтгээд идэг учраас энийг би одоо өвөл ретинолтойгоо хамт хэрэглэнэ гэж бодоод ер нь бол маш excited байгаа. За надад бас нэг тос байна. Atopom гэдэг юм. MLE cream гэдэг. За ер нь бол энэ Atopom гэдэг брендийн хамгийн алдартай тос гэж хэлж болно. Солонгосын ерөнхийдөө иймэрхүү эмзэгчлэлтэй арсанд бол дандаа энэ тосыг барьсан явж идэг хүмүүс. Ганцхан энэ тосыг түрхэд өөр юу ч хэрэглэхгүй байгаа. Тэгээд энийгээ болоод нөгөө түлээ хэрэглэсэн чинь буцаад ийм болчлоо гэсэн хүмүүстэй би бас хит хэд удаа таарч исэн. Алийг ганц түрхэж байгаа тосыг чи харъя да гэсэн чинь Atopom-ийн энэ тос бэжснийг би бол нэлээд санаж байна. Найрлагандаа дотроо бета-глюкон буюу бета-глюкон гэдэг найрлага бас маш онцлмоор найрлага. Ерөнхийдөө бас арсны суур үндсийг нэлээд төлжүүлж өгдөг. Бүтнээр нь хадгалахын тулд одоо арсыг яг нэг юм эрүүлэр нь хадгалах тал дээр илүү анхаарсан найрлага байдаг. За Allantoin болон Tocopherol гэсэн 3 төрлийн одоо арсны хоргийг дэмжих тийм найрлага орсон байна. Тэгээ comedogenic level-ийн хувьд 2-3 байсан учраас ерөнхийдөө би хуурай арсанд зориулж зөвлөнө. Бүтцийн хувьд ч гэсэн би ерөнхийдөө тослог холимог арстай те бүтэн төрөхөд бол миний хувьд бол зуны цагт бол тохиромжгүй. За бас өвөл ретинол хэрэглэж авах үедээ би энийг бас 2 хазар хэсгэрээ болон яг тэр нэг хуулах гад байгаа эмзэг хэсгэрээ бол төрхнө гэж бодож байна. За бас дээрэс нь ер нь бол арсны хориг гэмтсэн байгаа, одоо хуурайшсан байгаа, улайцсан байгаа тиймэрхүү арстай хүмүүст энийг санал болгоход бол маш айтайхан тийм энгийн айтайхан те нэг түрхчдэг, идэгчдэг тийм тос гэж хэлмээр байна. За тэгээ 3 дахь алхам дээр нарны тос гэсэн шүү дээ. Тэгэхээр нарны тосны хувьд бол надад 2 төрлийн сонголт байна. Zeroid гэсэн брендийн 2 төрлийн, нэг нь юм улбар шар, нэг нь юм ногоон өнгөтэй. 2 төрлийн нарны тос байна. За хамгийн түрүүнд улбар шарын тосыг нь яриа. Савлгаа энэ төр шинжлэгдээд гарчихсан өмнөхөөсөө. За тэгээд ерөнхийдөө дотроо алкогол байхгүй, essential oil, fragrance, paraben, mineral oil бүгдээрээ байхгүй. Ямар ч үнэр тамаргүй. За тэгээд дээрэс нь нөгөө нэг нарны хамгаалтынхын суурь нь өөрөө зинк баггүй ганцхан зинк тийм ч учраас минерал суурьтай гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө эмзэг хуурай маш одоо арсны хориг нь гэмтсэн айгүй тийм нэг юм осолтой болчихсон байгаа тий бас хүүхдэд хэрглэж болно гэсэн үг аахгүй. За тэгээ мөн дээрэс нь нэмэлтээр нөгөө ceramide болон metcalcicide орсон байгаа. За ceramide-ын түрүү тайлбарлсан тий. Тэгэхээр metcalcicide өөрөө бас солонгосын сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдэд нэлээд төлхөө орж ирж байгаа. Орсоор байсан л да. Гэхдээ сүүлийн үед бол нэлээд төлхөө орж ирж байгаа тийм бас од найрлага байгаа. Тайвшруулах улайлт багасгах тийм гоё найрлага байдаг. Тэгэхээр энэ бол найрлагын хувьд бол бүр вау гэмээр нарны тос байгаад байгаа. За дараагийн нарны тос руугаа оръё. За ногоон өнгөтэй. За энэ тосны болохоор яг бүтцийн хувьд бол нэлээд тийм essence маягийн шингэн дүү. За тэгээд нэмэлтээр найрлагандаа ceramide, metcalcicide орсон. 7 төрлийн hyaluronic acid буюу чигшүүлэхтэй маш сайн гүний чиг өгөх зорилттой. Тэгэхээр нэлээд тийм хуурайшсан байгаа, тийм эмзэгшсэн байгаа, тиймэрхүү арсанд бол зориулсан. Тэгвэл бүтцийн хувьд бол essence type тийм нэлээд тийм шингэн бүтцтэй учраас би тослог холимог арсанд ч гэсэн тохирно гэж бодож байна. Миний хувьд бол энэ хоёр тос хуйлаар тохирж байгаа. Тэгвэл аль болох тийм зуны халуун үед бол энийг нь түрхэд энгийн үед тийм энгийн одоо халуун цаг үед зүгээр байгаа үед бол энийг түрхнэ гэж бодож байгаа. За тэгэхээр нарны хамгаалтынх нь одоо суурь гэх юм бол titanium dioxide орсон. Ерөнхийдөө нөгөө chemical болон mineral холимог нарны тос байгаа юм. За тэгээд дээрэс нь бас алкогол, essential oil, paraben, mineral oil ер нь бол арсыг эмзэгшүүлэх төрлийн найрлагууд ороогүй учраас ерөнхийдөө нөгөө эмзэгшсэн, арсны хориг гэмтсэн, улайцсан, биржижсэн тиймэрхүү арсан зориулсан тийм тос байна. За ингээд иймэрхүү байдлаар цэвэрлэгчээ сонгоод, чигшүүлэгч тосоо сонгоод, нарны тосоо сонгоод ерөнхийдөө маш энгийн минимал 3 алхам хийгээд арсныхаа хоргийг хамгийн түрүүнд төлжүүлээд зузаатгаад аваарай. Тэгжээж өөрөө таны арс эрүүл болно. Эрүүл бэжиж эргээд нөгөө олон өөр гой найрлагатай бүтээгдэхүүнүүдийн одоо үйлчлэлийг хүлээж аавна шүү. Үгүй бол эмзэгшээд яваад хам бол таны арс гэмтээд, хөгшрөөд өвчлөөдөөд тий ямар ч одоо тийм засах боломжгүй нэг эмзэгшэл улаагаал яваад байгаа учраас ялангуяа манай монголчуудын хувьд Монголд амьдарч байгаа хүмүүсийн хувьд арсны хоригоо дэмжиж байгаа нь маш чухал зүйл байгаа шүү.
За ингээд энэ удаагийн бичлэгийн түрээд өндөрлж байна. Натаанд байсан маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан бол та бүхэн subscribe button дараад дараагийн бичлэгтээ юу үзмээр байгаа талаараа бичээрэй. Тэгээд сайн яг ярьсан бүтээгдэхүүнүүдийг бүгдийг би description box-т үлдээчихнэ. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.